Орос улбаны улсын цэргүүд Украины зүүн хэсгийн Покровск хотод эрчтэй давшиж байна. Америк нэгдсэн улс Төв Азийн улс орнуудтай худалдаа, дипломат харилцаа, ашигт малтомлын чиглэлд хамтарч ажиллахаар болжээ. Суданы иргэний дан 2 жил үргэлжилсэний эцэст зэвсэг хүчнүүд Америк нэгдсэн улсын дэвшүүлсэн гац зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ. Калмагийн хар салхины улмаас Филиппинд 188, Вьетнамд 5 хүн амьд орлоо. Арамдрыг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид дэлхийд дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан багцлан мэдээлэх боллоо. Сүүлийн үед Орос улбаны улсын хайрам Украины зүүн хэсгийн Покровск хот орчимд хурдтай дэвшиж, дайны ирж ерөнхийдөө энд төвлөрч байна гэхэд хэлсгээргүй. Орос улбаны улс энэхүү хотыг эзлэх юм бол Украины хувьд 2023 оноос хойших дайны төлөв байдлыг өөрчилөхөд томоохон хохирол болох төлөвтэй байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлж байгаагаар Донбассын бүс буюу Донецк, Луганскийн аж үйлдвэрийн зүүн хэсэгт хяналтаа бүрэн тогтооход нь энэхүү хот стратегийн чухал ач холбогдолтой тооцогдож байгаа юм. Учир нь хэрвээ Орос энэхүү хотод хяналтаа тогтоох юм бол хотоос хойд зүгт орших Мирноград, зүүн тийш байрлах Константиновка, за мөн Дружковка, Краматорск, Славянск зэрэг хотуудыг эзлэхэд давуу байдал болж өгөх юм байна. Донецкийн бүс нутгийн гол авто болон төмөр замын зангилаанд байрладаг энэхүү хотыг хотын төлөөх байлдаан 1 жил гаруй үргэлжилж байгаа гэж хэлж болно. Оросын хайрам сүүлийн үед Покровск хотыг хүчтэй бөмбөгдөж, цэргүүдээ олон 10,000 гарунд байршуулсан гэж Украины талаас мэдээлж байгаа юм. Украины улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хэлснээр фронтын шугамын нийт тулалдааны 3/1 орчим нь энэхүү хотод өрнөж байгаа юм. Үүний улмаас одоогийн байдлаар хотын оршин суугчдын тоо 60,000-аас 1,300 руу буурч хот тэрчлэгтэй шахуу нуранг болсон гэж их сурвалжууд мэдээлж байна. Тулааны нөхцөл байдалтай холбогдуулан Орос улбаны улсын батлан хамгаалах яамнаас цэргүүд нь амжилттай давшиж байгаа. Украины цэргүүдийг бүсэлж эхэлсэн гэж мэдээлсэн байна. Харин Украины армийн штабын зүгээс мэдээлснээр сөрөг товтлогоо хийж байгаа гэсэн боловч төдийлөн урагштай байж чадахгүй ах шүү. Украины цэргүүд тоогоор илт цөм 1000 гаруй хүн бүсэлтэнд орох эрсдэлтэй байгааг орон нутгийн их сурвалжууд хэвлэлүүдэд ярьсан ба юм. 2024 оны 2 дугаар сард Орос улбаны улсын айрам Авдеевка хотыг эзэлснээс хойш энэхүү хотоос 40 км орчим зайд орших Покровск хот руу байлдааны ирчээ төвлөрүүлсэн байгаа нь инээ гэж хэлж болно. Украины хувьд Покровск хот нь фронтын шугам төдийгүй үйлдвэрлэлийн сүлжээний гол зангилаа хотод тооцогддог байна. Энэхүү хот нь дайны өмнө ган үйлдвэрлэлд хэрэглэгддэг коксжих нүүрсний цорын ганц уурхайтай байсан. Мөн зүүн нутгийн гол авто болон төмөр замын холболтын цэг байжээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтаар Төв Азийн 5 улсын удирдагчдыг цагаан ордонд хүлээн авч худалдаа, дипломат харилцаа, зам ашигт мартамлын чиглэлд томоохон гэрээнүүд байгуулснаа зарлалаа. Мөн үүнийхээ талимд Америк нэгдсэн улсын Төв Азийн улсуудтай харилцаагаа шин шатанд хүргэхээ амласан байгаа юм. Хуралд Америкийн зүгээс төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд ерөнхийлөгч JD Vance нар хамтдаа оролцсон. Уулзалтын үеэр Дональд Трамп өмнөх Америкийн ерөнхийлөгчид энэ бүс нутгийг орхидуулж ирсэн. Мөн Төв Азийн стратегийн ач холбогдлыг олон улс төдийлөн ойлгодоггүй гэдгийг онцлон хэлсэн байна. Уулзалтаас гарсан онцлог хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг нь харвал хуралдаанд ашигт малтамлын асуудал гол байр суурийг эзэлсэн байна. Төв Аз нь өөрөө газрын хавар элементүүдийн томоохон ардуудтай гэгддэг. Тэгвэл Казахстан улс Америк нэгдсэн улстай хамтран дэлхийн хамгийн томд тооцогдох вольфрамын ордыг ашиглах 1.1 тэрбум $1 гэрээг байгуулсан байна. Энэхүү хамтарсан төслийн 70%-ийг Америк нэгдсэн улсын Cow Gas Capital Group компани эзэмших юм байна. Мөн энэ далимд Америк нэгдсэн улсын Экспорт-импортын банк $900 сая санхүүжилт өгөхөөр сонирхож байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Цааш Америк нэгдсэн улс, Казахстан, Тажикстан, Узбекистаны үндэсний агаарын тээврийн компаниудад 37 шиг Боинг онгоц нийлүүлэх хэлэлцээрийг байгуулж, нийтдээ 30 гаруй гэрээ Америк нэгдсэн улсын компаниудтай байгуулагдаж, нийтдээ $17.2 тэрбум $1 хөрөнгө оруулалтын баримт бичгүүдийг үзүүлсэн байна.
Зарим дипломат чиглэлээр Казахстан улс Америк нэгдсэн улсын санаачилсан Авраамийн хэлэлцээрт нэгдэхээр болсон гэдгийг зарласан байгаа нь анхаарал татаж байна. Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев Израиль улсын ерөнхийсэд Биньямин Нетаньяхутай энэ асуудлаар утсаар ярьж Казахстан энэхүү хэлэлцээрт нэгдэхээ мэдгдсэн гэж загсруулжууд мэдээлж байгаа юм. За 2020 онд энэхүү хэлэлцээрийн ачаар Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Марокко зэрэг улс орнууд Израильтай харилцаагаа хэвийн болгож байсан. Америк нэгдсэн улс энэхүү хэлэлцээрийн цар хүрээг цааш Төв Аз руу өргөжүүлэхийг зорж байгаа нь энэ юм байна. Тэгэхээр эх 11-р сарын 18-нд Сауди Арабийн хунтайч Мухаммед бин Салман Вашингтонд айлчлах үеэр энэ асуудлыг дахин ярих төлөвтэй байгаа юм. Ерөнхийдөө нэг талаас Төв Азийн орнууд Хятад, Оросоос хэд хамааралтай гадаад худалдаа, замун аюулгүй байдлын тэмцэргүй байдлыг Америк нэгдсэн улстай хамтарч ажилласнаар тэнцвэржүүлэхийг зорж байна гэж хэлж болохоор нөгөө талаас Төв Азийн талаарх Америк нэгдсэн улсын ашиг сонирхол эргэн сэргэж байгаагийн илэрлэлээ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Америкч гэлтгүй өөр олон томоохон улс орнууд энэхүү бүс нутагт сүүлийн үед анхаарлаа хандуулах болоод байгаа. Тухайлбал Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 9-р сард Тажикстаны, Хятад улсын дарга Ши Жинпинг 6-р сард Казахстаны ерөнхийлөгч нартай уулзаж байсан. Мөн Европын холбоо 4-р сард Узбекистаны нийслэлд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан юм. Суданы айран болон Дарфурын Жанжавид гих зэвсэг бүлэглэлээс үүссэн гэгддэг шуурхай хүчний хооронд 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн иргэний дайн сая нэгэн дуусах тийшээ хандаж явах шиг. Шуурхай хүчний зүгээс Америк нэгдсэн улсын дэвшүүлсэн галз зогсоох саналыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ зарлалаа. Хүчний пүрэв гарагт гаргасан мэдээлэлд Сауди Араб, Египт, Арабын нэгдсэн Эмират зэрэг орныг багтаасан. Америк нэгдсэн улсын тэргүүлж байгаа зуурчлагчдын санал болгосон галз зогсоох төлөвлөгөөг дэмжиж байна гэсэн байна. Мөн энэ нь дотоодын хүмүүлгийн хямралыг намжааж энгийн иргэдийг хамгаалахад чиглэнэ гэж тайлбарсан байна. Нөгөө талаас Суданы айран буюу Суданы зэвсэг хүчин энэ талаар шууд хариу мэдээлэл хараахан хийгээгүй байгаа нөхцөл байдлыг баг зэрэг тодорхойг болгож байгаа юм. Америк нэгдсэн улсын Араб Африкийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Масад Булос энэ 7 хоногт 2 тал зарчмын хувьд тохиролцсон одоо нарийн заалтууд дээр анхаарч ажиллаж байна гэж мэдэгдсэн юм. Галз зогсоох төлөвлөгөөнд эхний ээлжинд 3 сарын хугацаатай хүмүүлгийн зорилготой галз зогсоох заалт багтах юм байна. Энэ нь цаашид урт хугацааны шийдэл шинэ иргэний засгийн газар байгуулах замыг нээнэ гэж талууд үзэж байгаа юм. Суданы армийн зүгээс тулааныг үргэлжлүүлэх байр суурьтай хിവэрэ байж магадгүй шуурхай хүчний гишүүдийг энгийн иргэдтэй нэгтгэх боломжгүй гэж үздэг байна. Суданы арми нь Арабын нэгдсэн Эмиратыг зуурчлагч болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан удаатай. Дайны нөхцөл байдлын тухайд шуурхай хүчин өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд Дарфурын хойд мужидах Эл-Фашир хотыг 18 сарын турш бүсэлсний эцэст бүрэн эрх мэдлээ тогтоосон байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс мэдээлснээр энэхүү хотод гарсан мөргөлдөөний үеэр хуучин хүүхдийн эмнэлэг байсан газарт 460 гаруй өвчтөн эмнэлгийн ажилтан амь өргөцсөн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Йелийн их сургуулийн судлаачид хиймэл дагуулын зургаар Эл-Фашир хот орчинд олноор нь оршуулсан буушууд байж болцсошгүй бүсүүд илэрсэн гэж мэдээлж байна. 2023 оны 4-р сард эхэлсэн энэхүү Суданы иргэний дайн нь Суданы армийн командлагч Абдел Фатах аль-Бурхан болон түүний орлогч асан шуурхай хүчний удирдагч Мухаммед Хамдан нарын хооронд өрнөж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн 9-р сард гаргасан тайланд аль талыг нь хүний амийг санаатай хөнөөсөн иргэдийн эсрэг халдлага уйлдсан эрүүдэн шүүсэн гэж дүнж байгаа. 2 жил үргэлжилсэн энэхүү дайн Суданыг 21-р зууны хамгийн ноцтой хүмүүлгийн хямралын нэгэнд хүргэсэн байна. Одоогийн байдлаар 150 мянган гаруй хүний амь насыг авч чадсан 14 сая гаруй хүнийг дөрөвхөд хүргээд байгаа. Шуурхай хүчний зүгээс галз зогсоох санал хүлээн авсан байгаа нь энэхүү хямралын дунд энхийн хэрэгцээний анхны гэрэл байж болно гэж шинжээж дүгнэж байгаа. Гэхдээ мөргөлдөөнийг бүрэн зогсоож чадах хэсэг нь Суданы армийн шийдвэрээс шалтгааллахаар байна. Калмагийн хар салхи Филиппин болон Вьетнам улсад хүнд хохирол учруулж хамгийн сүүлийн мэдээлэлээр Филиппинд 188, Вьетнам улсад 5 хүн амь өргөцсөн гэж хоёр улсын их баригчид мэдээллээ. Одоогоор хар салхи баруун зүг рүү шилжин Камбож болон Лаосын нутгийг чиглэж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт Вьетнамын төв хэсэгт 149 км цагийн хурдтай очсон эрхүү хар салхи орон нутгийн олон хотыг сүйтгэсэн байна.
Олон мянган иргэд сургуулиуд болон олон нийтийн байранд хорогдож байгаа юм. Армийн зүгээс сэргээн басах аврах ажиллагаанд татагдан оролцож байгаа гэж гисрүүлжүүд мэдээлж байна. Хар салхи Филиппинийг дайран өнгөрөхдөө хүчтэй аадар бороо хөрсний гулгалт үүсгэж зарим ядуусын хорооллууд бүрэн устсан байгаа юм байна. Баасан гарагийн байдлаар нас барсан хүний тоо өмнөх өдрөөс бараг 2 дахин нэмэгдэж 188 болсон байгаа нь энэ. Мөн 135 хүн сургаггүй хийвэр байна. Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өчигдөр үндэсний хэмжээний онц байдал зарласан. Мөн энэ оны хамгийн хүнд байгалийн гамшиг тохиолсон болохыг хэлж байна. Мөн тэрээр дахин нэг шинэ хар салхи номхон далайн зүгээс тус улсыг зорин хүчээ авч байна гэж анхааруулсан байна. Мөн түүний хэлснээр эдгээр хоёр салхи нь нийлээд Филиппиний газар нутгийн 3.2-тай дүүцэх хэмжээнд нөлөөлнө гэж байна. Филиппиний иргэний хамгаалтын газрын мэдээлснээр Калмагийн хар салхинд нийтдээ 2 сая орчим хүн өртөж 560 мянга гаруй иргэн орон гэрээ орхин нүүхэд хүрсэн байна. Үүнээс 450 мянга орчим хүн нь түр хорогдох байранд байрлаж байгаа юм. Харин Вьетнам улсын тухайд тус улсын батлан хамгаалах яам, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон 260 мянган цэрэг, аврагч, 6 онгоц золон 6700 тээврийн хэрэгслийг дайчлан бэлэн байдалд оруулсан гэж байна. Дашам дуртахад Калмагийн хар салхи нь Филиппиний төв хэсгийн Сибу мужид хамгийн хүнд цохилтыг өгсөн байна. Ганцхан өдөрт 1.5 сарынхтай дүүцгэц хурд тундас орсны улмаас гол мөрөн нуурууд тэлж орон сууцнууд усанд автсан байна. Сибуд 71 хүн, живж нас орсон 65 хүн сургаггүй, 69 хүн гэмтэж бэрцсэн байдалтай. Ойролцоох Негрос Оксидентал мужид бас 62 хүн алга болсон гэж мэдээлж байгаа юм. Сибугийн амбан захирагчийн мэдээлснээр бүх боломжоор хамгаалсан гэсэн идэж ийм гинтийн үерийг хинч төсөөлөөгүй үерийн асуудлыг сүүлийн жилүүдийн хууль бус олборлолт, голын бөглөрөл, чанар муутай ус зайлуулах байгууламж улам дортуулсан гэж хэвлэлүүдэд ярьсан байгаа юм. Сүүлийн саруудад Филиппин улсад чанаргүй буюу хуурамч үерийн хамгаалтын төслүүдтэй холбоотой авилгын туйлайн нийгмийн дургуутсал эсэргүүцлийг дагуулад байгаа. Одоо энэхүү гамшиг улс орны дэд бүтцийн сул тал авилгын үр дагаврыг улам дод харуулсан хэрэг боллоо гэж иргэд үзэж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани хувьцаа эзэмшигчдийн 75% нь гүйцэтгэх захирал Elon Musk-д $1.8 million урамшуул олох төлөвлөгөөг дэмжсэн талаар Техасын Остин хотод болсон компани жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар зарласан байна. Энэхүү төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн 9-р сард санал болгосон байдаг. Тухайн үед Class Lewis ISS зэрэг томоохон зөвлөх байгууллагууд эсэргүүцэж байсан боловч хуралдаанаар олон хувьцаа эзэмшигчид дэмжсэн байгаа юм. Elon Musk-ийн энэхүү урамшууллын төлөвлөгөө нь эх 10 жилд Tesla тодорхой тусгагдсан зорилтуудыг биелүүлэх юм бол 12 шатлалтайгаар хувьцаа авах нөхцөлтэй байх юм байна. Зорилт бүрийг биелүүлэх тусам Elon Musk-ийн компанид эзлэх хувь нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ бүх нөхцөл биелэх юм бол Elon Musk-ийн эзэмшлийн хувь одоогийн 13%-аас 25% болж өсөн. Түүнд 423 сая гаруй хувьцаа нэмэгдэх байгаа. Төлөвлөгөөний эхний шатанд Tesla компани зах зээлийн үнэлгээ $2.8 million хүрэх шаардлагатай. Одоогоор энэ үзүүлэлт $1.5 million хэлбэлзэж байгаа. Цаашид үнэлгээ $500 million өсөх тутам дараагийн шат нээгдэж хамгийн дээд шат нь компани үнэлгээд $8.5 million хүрэхэд олгогдох юм байна. Үүнээс гадна Tesla компани зорилт нь ашигын хэмжээг $50 million-оос $400 million хүртэл нэмэгдүүлэх юм байна. Одоогийн байдлаар компани сүүлийн улирлын ашиг $4.2 million хүрсэн байна. Мөн Elon Musk 20 сая автомашин нийлүүлэх, 10 сая бүрэн автомат жолоодлогын хэрэглэгчтэй болох 1 сая робот болон 1 сая робот такси худалдаанд гаргах зорилтуудыг тавьсан байна. Одоогийн байдлаар энэхүү компани 8 сая гаруй автомашин нийлүүлсэн гэж тайланд нь дурдсан байна. Дашам дуртахад Elon Musk-ийн шинэ төлөвлөгөөнд улс төрийн оролцоонд нь хязгаар тавиагүй, мөн Tesla-д ажиллах хамгийн бага хугацааны шаардлага тусгагдаагүй байгаа нь анхааралтай байгаа юм. Elon Musk-ийн улс төрийн байр суурь Tesla-гийн борлуулалтанд сөргөөр нөлөөлж байсан нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн 2024 оны сонгуулиас эхлээд түүнийг цагаан уртнаас яв хүртэлх хугацаанд тод харагдсан гэж хэлж болно. Юутаж компани хувьцаа эзэмшигчид Elon Musk-ийн төлөвлөгөөг баталснаар тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй цалинтай гүйцэтгэх захирал болох замаа нээж байна гэсэн. Хэдийгээр шүүмжлэгчид энэхүү шийдвэрийг хэд төвлөрсөн эрх мэдлийг бий болгож магадгүй гэж шүүмжилж байгаа ч хэлээ. Tesla компани зүгээс үүнийг компани урт хугацааны өсөлт, инновацийг хангах стратегийн шийдвэрээ гэж тодорхойлж байгаа юм байна.
За энэхүү үйл явдалтай зэрэгцсэн Elon Musk өмнөх 2018 оны урамшууллын багцын маргаантай холбоотой Delaware-ийн шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа юм. За энэхүү асуудал одоо тус мужийн дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм. Мэдээ үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг давчаар багслан мэдээллээ. Олон улсын археологчдын хамтарсан судалгаагаар Ромын эзэнт гүрний замын сүлжээг нарийвчилсан байдлаар шинээр зураглаж, аятан нарын И нэртэй нээлттэй захимсан танилцууллаа. Судалгаанд археологийн түүхийн сурвалжуудыг нэгтгэж, хиймэл дагуулын технологиг ашиглан зам бүрийн байршил чиглэлийг нарийвчлан тэмдэглэжээ. Ингэснээр өмнө нь мэдэгдэж байсан замын нийт уртыг 2 дахин нэмэгдүүлж, нийтдээ 300 мянган гаруй километр замыг илрүүлсэн байна. Энэхүү шин зурвал нь Ромын эзэнт гүрний оргил үеийн буюу манай эртний 2 дугаар зууны түүхэн дэд бүтцийн судалгаанд шинэ хуудсыг нээж байна. Америкийн нэгдсэн улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогссноос болж хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны статистик мэдээлэл зогсон байдалд ороод байгаа юм. Тэгвэл хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор Америк нэгдсэн улсад 10 дугаар сард ажлын байрны цомогтол эрс нэмэгдсэн талаар Challenger Gray and Christmas компани тайланд дурджээ. Өнгөрсөн сард нийт 153 мянган гаруй ажлын байр цомогтолд өртсөн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 175%-аар өссөн үзүүлэлт мөн 2003 оноос хойш хамгийн өндөр өсөлт болсон байна. Ингэснээр энэ оны эхнээс хойш нийт цомогтолын тоо 1 саяыг давж өмнөх оноос 65%-аар өсжээ. Vibe Coding гэх үг Collins тал бичгийн 2025 оны шилдэг үгээр тодорлоо. Энэхүү нэр томьёо нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний альфа өгсөн даалгаврыг компьютерийн код болгон хургах програмчлалын шинэ арга барилыг илэрхийлдэг байна. Энэхүү үгийг OpenAI-ийн хамтран байгуулагч Андрей Карпати энэ оны 2 дугаар сард анх хэрэглэж ингэхдээ код бичиж чадахгүй байсан ч гэсэн мэдрэмжтэй хөтлөгдөн програм бичих боломжтой гэсэн санааг илэрхийлж ажээ. Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын дараагасан атжилсан намын ахмад гишүүн Нэнси Пелоси Конгрессийн дараагийн сонгуульд нэр дэвширэхгүй гэдгээ зарлалаа. Тэрээр 1987 онд Сан Франциског төлөөлөн Конгресст анх сонгогдсноос хойш 40 орчим жил улс төр зүтгэж Америк нэгдсэн улсын түүхэн дэх анхны эмэгтэй төлөөлөгчдийн танхимын дарга болж байсан юм а. Тэрээр 2007-оос 2011, 2019-оос 2023 онуудад төлөөлөгчдийн танхимыг удирдах байжээ. 2027 оны 1-р сард түүний бүрэн эрхийн хугацаанд дуусах юм. Америк нэгдсэн улсын үндсэн хуулиар төлөөлөгчдийн танхимын дарга нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн дараа орох чухал албан тушаалд тооцогддог байна. Би та бүхэнд өнөөдөр дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.